тэгээ юуны өмнө бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд сүүлийн 91 2 хоног тутамдаа стейж A гэж явж байгаа. Тэгээд сүүлийн 3-7 хоног орчим бас хийсэнгөө. Тэгээд өдөр бас ойрд манай дээр явсан гол ажлууд юу вэ те? Тэр талаараа бас нэг тайлбаруудыг тавцхан бас яриа авчий гэж үзэж байна. За тэгээд эхний асуултыг болохоор адигаас асууя. За одоо манай энэ Монгол NFT платформ дээр гарах байгаа зарим нэг онцлог NFT дропуудын талаар асууж байна. Тэгээд эхнийх нь энэ Rockbee NFT гэдэг байгаа тийм. Тэгэхээр яг Rockbee NFT арт талаас одоо ямар онцлогтой юм? Хэрэглээ талаас ямар онцлогтой юм те? Ямар утга учиртай дроп гарах юм бэ? Энэ талаар бас нэг жоохон тавьж ярих уу? За манай одоо дараагийн дроп тэгэхээр Rocketbee-ийн дроп гарч байгаа 4 сарын 21-нд. Тэгээд энэ болохоор Rock and Souls гэдэг collection байр гарах юм. Тэгээд энэ ямар очтой вэ гэвэл ер нь бол Rocketbee-ийн нөгөө фанууд нэлээд олон байдаг. Тэгэхээр Rocketbee маань өөрөө тэр фануудаа ерөнхийдөө collection байдлаар цуглуулад тэгээд цаашаага одоо хийхтэй бүтээх дуу ажил бүх юм дээр энэ фануудыгаа оролцуулъя, эднийг идэвхжүүлэе гэсэн юм санаатай гаргаж байгаа дроп байгаа. За тэгээд энэ дроп нь болохоор utility нэлээд бас өөрөмж utilityтэй. Жишээлбэл энэ дропыг хэрвээ авах юм бол дуу цаашдаа одоо ингээд дуу зохиоход нь эзэмшигчд нь болохоор ингээд санал оруулаад хамтдаа ямар бүтээл гаргахыгаа ярилцаад гарна гэсэн байна. Тэгэхээр Rocketbee нь болохоор ерөнхийдөө энэ фанатаа нийлж аваад ийм мессеж өгөхөөр энэ дуу хийя гэх юм уу те ингээд хоорондоо ингээд ярилцж байгаа тийм бүтээлүүдийг гаргах боломжтой болно гэсэн үг. Тэр нь бол өөрт нь аягүй сонирхолтой байгаа учраас энэ NFT гаргаж байгаа цаашдаа ер нь ингэж яваа гэдэг. Тэгээд тэгэнгүүт давхар бас энэ нь болохоор цаашаа энэ зөвхөн нэг дуу гэхгүй бүтээл гэхгүй борлуулалтаас хамаарат жишээлбэл 70% хүрэх юм бол дахиад дуу зохиох, 100% хүрэх юм бол дахиад 3 дахь дуу зохиогч юм ингээд цааш үргэлжлээд явна. Энэ бүтээл нь болохоор арт талаасаа болохоор бас ингээд харах юм бол аюу гоё арт бүтсэн байгаа. Тэгээд Мөнхчин Отгон баяр гээд байдаг 3D артист Монголын номер 1 гэж явж байгаа. Тэгээд энэ бүтээлийг болохоор бас 3 сарын хугацаанд хийж бүтээсэн. Тэгэхээр их гоё арт гарч ирж байгаа нөгөөсөө. Тэгээд энэ болохоор юуны миний хэлсэн ингээ мессежүүд нь яаж уйлах юм бэ гэвэл энэ ингээ хөрөвдөг юм мутацид ордог нүрийн дүр төрхтэй юм арт гарч ирж байгаа. Тэгээд жишээлбэл энэ дээр болохоор таад орж үзээг байх юм бол ороод үзэж болно. Rocketbee өөрийнхөө Facebook дээр байгаа. Одоо нэг 4 шиг зураг байгаа. Тэгээд тэднэр болохоор хооронд ингээ мутацид ороод цаашаа ямар нэгэн бүтээлтэй дууны бүтээлүүд гарах юм бол тэрнийг дагаад ингээд өөрчлөгддөг зураг байна гэсэн үг. Тэгэхээр хөөрөх боломжтой customizable тийм уран бүтээл болж байгаа гэсэн үг. NFT. За тэгээд ер нь яг ер нь гол санаа нь болохоор фануудыгаа нэгээрээ барьж авъя. Тэгээд цаашаа хийх сюрпрайзуудтайгаа бас энэ дээр бүтээлүүдээ хамтдаа хамт явъя гэсэн ийм л зориулттай NFT байгаа да. Тэгээд харьцангуйгээр бас хямдхан гарч байгаа болохоор нэлээд олон фануудыгаа цуглуулчихна гэсэн тийм бодолтой байгаа. Ер нь бол одоо иймэрхүү төрлийн NFT бол ер нь ямар бодолтойгоор хүн худалдаж авах нь зөв вэ те. Одоо зарим хүн бол NFT-г худалдаж авах бол дараа нь үнийн ус дарна гэдэг байдлаар зарим нь бол тэр одоо уугай шүтдэг дэмждэг артистаа дэмжих зорилгоор аваад хадгалдаг гэдэг юм уу те. Энэ бол их тийм хадгалах төрлийн артистаа дэмжсэн NFT гэж ойлгож байна үү те. Тийм. Зөв. Яг нэг дараад одоо тийм ашиг олъё гэх зэйлүүтэйгээр яг үнж фэнүүд нь энэ дропыг ерөөхдөө давна гэж бодож байгаа. Тэгээд utility талаасаа илүү одоо фэн гэж явдаг хүмүүсэд нь илүү тийм бодиттой utility кайф өгөх тийм зүйлүүдийг энэ давалсан байгаа учраас хадгалах тэгээд тэрнийхээ үр ашгийг entertainment байдлаар
хүртэх ийм дроп байгаа гэж бодож байна. Анхны нөгөө бидний мэдж байгаа аунс дүнд дээр те бас анх хямдхан гарч ирсэн. Тэгээд тэрийгэ дагаад фануудаа барьж аваад ивентүүд хийдэг ч юм уу те. Ингээд цаашлаад анх төлсөн мөнгнөөс илүүтэйгээр entertainment байдлаа эргүүлээд хүмүүстэй ингээд benefit өгсөн байгаа. Тэрнтэй адилхан ер нь бол Rocket Band фэн маань тэгнэ гэсэн үг. Тэгээд фэнүүд нь бол айгүй маш баяртай хүлээж авах. Ерөнхийдөө коммент эднэр Facebook дээр ингээд хараад хахад хизээвэл гэдэг. Тэгэхээр гоё болох хаа. За баярлалаа. Тэгээд яг бас хүмүүсээс нэг ийм төрлийн асуултууд орд нилээсэн. Өнгөрсөн 7 хоногт нөгөө Spirit of the Valley гэдэг те. Шинэ нэг тийм collectibles гарсан байгаа. Тэгээд тэр collectibles-тай холбоотойгоор ер нь бүр тусдаа нэг stage хий гэж ярьсан байгаа. Тэгээд тэр stage дээр бол яг одоо Spirit of the Valley NFT-г гаргасан багийнхандаа уулзуулаад ямар утга учиртай, ямар NFT юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй яригдсан байгаа. Тэгэхээр тийм одоо бодохгүй гарах нэ. Зүгээр адиагаас асуух юм бол ер нь иймэрхүү бусад ийм олон тоотой collectibles төсөл Монгол NFT дээр гараад тэр төсөлд ингээд амжилттай сайн явах юм бол одоо манай Монгол NFT-д ямар ашигтай юм бэ? Ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаар нэг баяр. Аха. Тийм. Тэгээд одоо ийм олон төрлөөр гарч байгаа энэ Rocket-ийн collectibles ч юм уу те фануудтай. Тэгээд одоо Spirit Valley бас дахиад тодорхой тооны эзэмшигчтэй ингээ гараад байдаг нь ямар учиртай гэвэл яг эдгээр нөгөө community бол ингээд яг нэгэн community гэж бол байхгүй те ингээд өөр community үүсээ яваа сонирхлоор фанууд нь өөр те дагаад явна. Spirit Valley болоо IT-ийн хөгжлийн талаар илүү уялдаатай голцсон нь бол дэмжиж гэсэн бас entertainment байдал. Тэр ийм community үүсээд явна цаашдаа. Тэгэхээр ингээд явхад энэ community-д итгэвчээд ингээд юмнууд хийгээд гоё юмнуудаа хийгээд цаашаа ингээд хилээ явахын зэрэгцээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ токенууд болохоор зах зээл дээр гарч ирээд хөрөнтэй зах зээл дээр мэдээж хэрэг гараа солино. Тэгэхээр эргүүлээд шинтгэл манай дээр бол Монголын NFT дээр шинтгэлийн орлогоороо энэ юунаас collectibles бол ашиг аавна гэсэн үг. Байнга дагаж ер нь амжилтыг нь дагаж авч явж ийн гэсэн үг л дээ. Тэгээд тэгэх юм бол нөгөө талаараа бид нөгөө токеноо хоримтлуулагдаад байдаг нь Монгол MNFT coin-ороо зарж байгаа, листж байгаагийн учир нь болохоор эргүүлээд энэ финүүд маань ингээд цуглаад хадгалагдаад байна гэсэн үг. Тэгэхээр шууд одоо утгаараа болвол scarcity үүсгэж чинь гэсэн coin дээр одоо жишээлбэл энэ хоёр collectibles ирэхэдтэй нэлээд хугацааны дараа нэлээд тооны coin-ыг бол одоо жишээ зэлээс татсан байна гэсэн үг. Шууд шимтгэлээр одоо ч гэсэн бас яг татаа явж байгаа. Тэгээ бид нэр нөгөө NFT гаргаснаас хойш NFT coin-ээр листлсэн NFT-нүүдийн ашгийг фиг хоёр дахь зах зээл, эхний зах зээлийн бүх coin-уудыг ингээ хоримтлуулад явж байгаа. Нэгийг нь ч гаргаагүй байгаа гэсэн. Энэ бидний нөгөө нэг scarcity үүсэх зорилго байхгүй тий. Тэгэхээр энийг ингээд өөрөөр байдлаар олон төрлөөр бид нэр ингээд цаашаа нөгөө нэг дэлгэрүүлээд явна гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний нэг хэлбэр нэг байгаа байхгүй тий. Зах зээл дээр олон бүтээгдэхүүн байх тусмаа зах зээлээс их coin татна scarcity тэргүй scarcity үүсгэнэ гэсэн. Монгол NFT-тэй бол ямар ашигтай вэ гэвэл одоо тийм ашиг шууд ашиг. Community-тэй маань ашиг гэсэн үг шүү дээ. За дараагийн асуултыг уучаагаас асууя. Тэгэхээр энэ нөгөө 5 бүгдтэй холбоотой. За сая сүүлийн 3-7 хоногт болсон бас нэг ажил бол энэ 5 бүгдоос гаргасан дроп байгаа. 1 секундын дотор дууссан. Тэгээ энэ ер нь ямар хэрэгтэй дроп байсан юм болоо? Энэ дропыг авснараа ямар одоо хэрэглээтэй байсан юм болоо? Нэгдүгээр. Хоёр дахь юм бол одоо 5 бүгдийн бас нэг идэж гаргая гэж байгаа шүү дээ. 5 бүгд. Тэр идэж ер нь ямар онцлогтой юм болоо? Хүмүүс бол одоо тэр идшээр дамжуулаад хувьцаа авах байна гэдэг бодлого бол эхний байдлаар авсан. Ер нь яагаад заавал хувьцааг өөрөө зүгээр авчихгүйгээр идэж болгоод бөмбөг нийлж авахын давуу тал нь юу юм? Тэгээд одоо 5 бүгд капиталынхан манайтай хамтарсан шалтгаан нь одоо юу юм бэ те? Яагаад босод газар дээр биш одоо манайтай хамтарч тэр идшээ авч байгаа юм болоо? Энэ талаар нэг дэлгэрэнгүй
Сайн байцгаана уу гэмэд. Миний яриа сонсогч байгаа бох тийм ээ. Сонсдог. За 5 богдын дроп бол 1 секунд зарагдаж дууссан. За тэгээ юуны өмнө одоо 5 богдынхоо хамт олондоос одоо баяр хүргэмээр байна. Яагаад тэгэхээр энэ шинэлэг зүйлийг олж хараад зөрөгтэй бас алхаад үйлдэл гаргаж байгаа нь бол маш гайхалтай байна. За ер нь бол миний ойлгож байгаагаар бол 5 богдынхан бол дахиж бол дроп гаргаад бол явахгүй хаа зүгээр нэм идэж хэлбэрээр буюу Монгол NFT дээр нөгөө бид нар сармагчийн идчихсэн идэж хэлбэр рүү ерөнхийдөө орвол арай сонирхолтой угаасаач тэр зүг рүү явна гэж тооцоолж байгаа. За яад одоо ингээд би ч гэсэн ингээд энэ хувьцааг өөрөө аваад өөр хүмүүстэй заавал хамтрах юм надад ямар шаардлага байгаа гэж бас зарим нь асууж магадгүй. За мэдээж нэгдүгээрт энэ дээр бол одоо 5 богдынхны мэргэжлийн баг өөрсдийнхөө одоо technical analysis хийгээд өдөрт маш олон төлбөртэй мэдээний сувгуудаас одоо мэдээлэл аваад тэрнийхээ үндсэн дээр шийдвэрүүдээ гаргаа явж байгаа. За хоёр дахь том хүчин зүйл нь бол за Tesla гэдэг жишээ нь хувьцаа аваад үзэх юм бол бүгднийг ингээ багцлагдсан байдаг тий одоо доод лимит нь $1000 гэдэг юм $2000 гэдэг юм уу. Тэгэхээр одоо би нэг $100 $200 ингээд тогтмол авч ямарч байна гэдэг юм уу нэг дор ингээд авах гэхээр ер нь бол энэ лимит нь хүрч чаддгүй тий. Тэгэхээр энэ барьерийг одоо ерөнхийдөө бас алга болгож өгч байгаа гэсэн. За өөрөөр одоо бас нэг ийм ойлголт байна л да. Би энийг нөгөө 2021 онд яг нөгөө DeFi хийж яхад өөр дээр аюул сан анзаарсан. Тэр нь юу вэ гэхээр одоо BNB гэж чинь coin байлаа. За 2021 оны 1 сард $30 байсан. Тэгээд 600 700 хүрсэн тий. Нэг хүн одоо нэг тоглогч гэх юм уу тий ганцаараа энэ талбар дээр тоглохороо нэг жоохон өсөхөр нь ингээд зарчих гад итг захтнаад итг те за одоо болцсон юм шүү нэг нугарчлаа хоёр нугарчлаа гэдэг. Тэнгүүт нөгөөх нь өшөө дээш өсөө яваад ангууд бүр орой дээр нэргэж ордог фомор нь гэсэн үг шүү те. Тэнгүүт энэ DeFi дээр нэг гоё зүйл нь юу анзаарчихсан бэ гэхээр нөгөө стейкинг рүү хийчихээр одоо нэг X гэдэг нэг coin байла BNB гэдэг нэг coin байла энэ хоёрыг ингээд хамттан заавал стейк хийж ил нөгөө ургацаа хураадаг те. Тэнгүүт миний хувьд яасан бэ гэхээр нөгөө хүчээр энэ BNB гэдэг coin-ыг өдөр болгон багаар аваад яваадсан. 30 дээр ч авсан, 40 дээр ч авсан, 50 дээр ч авсан, 100 дээр 200, 300 гэл ерөөсөө өссөн үсээгүүд автоматар ингээд тэр нь авагдаж явж байгаад 600 700 хүрэхэд одоо яг хоо ихэнх нь зарч чадаагүй. Гэхдээ нэг юм нэг эцсийн хүртэл явах нэг юм өөрийгөө хүчилдэг байдал руу бас оруулж байгаа. Тэгэхээр та бүхэн сая анзаарсан байх л та нөгөө Bored Ape дээр 446 хон 3-7 хоногийн дотор 100% ашиг хийгээд гарч штэ. Хэрвээ тэр 446 хон за яг мөнгөнд байсан байгаад тэр Bored Ape-ийг нэг нэгээрээ худалдаж авсан байсан ч гэсэн тэр 100% ашигыг бол тэгж тисч гарах хүн бол бас ховор. Бид нар чинь ингээл за яг voting нэг 2 хоног гээд ингээд бас нэг азтай ингээд яг миний хэлэх гээд байгаа санаа болохоор ингээд хамтаараа эрсдэл болон өгөөж хамтдаа үүрээд яваад байгаа болохоор ингээд нэг юм урт хугацаанд нэг юм зөв шийдвэр гарах хандлага маш харагдаад байна. За өшөө дээрээс нь 5 богдынхны одоо нэг бас нэг миний харж байгаа давуу тал юу вэ гэхээр одоо хэрэглэгчдтэй буюу та бүхэнд нэг гадаад exposure-ыг аягүй сайн болгож өгөх гээд байна л да. Одоо өнөөдөр Tesla-гийн хувьцаа, Apple-ийн хувьцааг авъя гэвэл яг боломж байгаа бах. Гэхдээ заавал англи хэлтэй, заавал нэг урд өмнө ингээд нэг юм данс нэгээд хагаад үтцсэн, арилжаад үтцсэн волюм уншиж мэддэг нэг ийм хүн авчаад байгаа байхгүй. Тэгэхээр гадаад доллар одоо Монгол руу татъя гэвэл яг ийм хэлбэрээр л одоо бид нар татах яг тийм цаг үед амьдраад байна л да. За тэгээ өшөө дээрээс нь миний нөгөө бүх юм дээрээ л одоо хэлдэг зүйл одоо бараг мангар биш бол мөнгө төгрөгөөр хатгал гэдэг шиг те нөгөө доллар ч өөрөө хүртэл хэрвээ та одоо өөрийнхөө долларыг нэг бассейнт зөөрлээд бассейнт уцаар зөөрлөх юм бол тэр бассейн чинь нэг 10 билүү 12% ингээд цоорхоо гэж ер нь хэлдэг байхгүй ягаад тэгэхээр та өмнөх жил нь авчихсан доллараараа энэ жил тэр авчихсан юм авч чадахгүй 12% унтсан те. Тэгэхээр бид нэр жил болгон 12%-аар унж байгаа энэ ассетийн эсрэг өшөө дээрээс нь төгрөг нь жил болгон долларынхоо эсрэг унаад байдаг те. Тэгэхээр энэ 5 богдын энэ бүтээгдэхүүнүүд бол шууд бус утгаараа
нэлээд өндөр өгөөж одоо энэ монголчуудад маш богино хугацаанд авчрах болов гэж би бол одоо хувьдаа харж байгаа. Гэхдээ бид өнөөдөр энэ өгж байгаа бол мэдээж санхүүгийн зөвлөгөө биш. Та бүхэн энэ дээрээ бол маш болгоомжтой хийх ёстой. За би сая нөгөө доллар чангарсан гэж хэллээ. Тэгээ сүүлийн сарын дотор Америк доллар 14%-аар чангарсан байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та мөнгөө төгрөгөөр хадгалж ирсэн бол таны мөнгөний одоо 14% чинь ингээд одоо олгаад алдагдсан байна гэх юм одоо жишээ авах юм бол нэг ийм юм байна тийм. Тэгэхээр яг ерөнхийд нь базаад хэлэхэд бол маш гайхалтай юмнууд одоо гарч ирэх байх, монголчуудаа шууд болон шууд бус утгаараа маш дэмжлэг болох байх, гадаад экспожерүүд авах байх, доллар маш хэмжээгээр оруулж ирэх байх гэж харж байна. Окей, баярлалаа. Нэг асууж нэг чоннуудтай холбоотой боловсралтай чон гэдэг нэг ойлголтуудгүй гарна гэж хэлсэн. Магадгүй дараа бас дэлгэрэнгүй ярих бах. Зүгээр товчхон тэрээр нь ямар учиртай юм бэ гэдэг тал дээр эхний байдлаар ойлгох үгүй гэвэл болох уу? За тэгээ. За боловсралтай чон ерөнхийдөө энийг манай нөгөө сүрэн маань айгүй ахлаад явж байгаа. Тэгэхээр дараа нь сүрэнгээс та бүхэн нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авах бах. За би товчхон одоо ганц хоёр нууцаас нь ер нь задлаа. Бид нар ерөнхийдөө энэ за мэдээж комплексыг бас түшгэлж байгаа. За яагаад комплексыг түшгэлж байгаа гэхээр яг энэ крипто чиглэлээр, блокчейн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас. За тэгээд одоо яг өнөө цагт хэн хожих гээд байна вэ гэхээр яг хэн мэдээлэлд ойрхон байгаа л хожих гээд. Тэгээд крипто зах зээл маш өндөр хурдтай өсөж явж байгаа учраас энэ дээр хэн мэдээлэлтэй байна тэр л нөгөө нэг өөрийнхөө ассетыг 2-3 нуглах ч юм уу те иймэрхүү ашиг хэмжээнд дээр одоо маш ойрхон байна гэж. За бид нар тэгэхээр чон эзэмшигчдтэй боловсралтай чон хөтөлбөр зарлах гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр чон эзэмшигчд маань мэдээж слотууд маань limited байна. Тэгэхээр та бүхэн яаж ч оролцох хэрэгтэй болов уу? За үндсэн санаа нь бол танд бүтэн сарын хугацаанд нэг аяга одоо копи ч гэдэг юм уу те нэг за 8,000 орчим төгрөгийн өртөгтэйгээр танд зөрүүлээд сарын 5 гаруй мянган долларын мэдээллийг бид нэр шууд хүргэхийн шууд хүргэн орчуулж хүргэхийн орчуулж хүргэн мөн анализ хийгээд базаад хүргэхийг нь одоо базаад хүргэхээр ер нь явж байгаа. Та бүхэн юу юм болоо гэж гайхаж магадгүй л дээ. За мэдээж янз бүрийн крипто сигналууд байдаг. Тэр болгоныг нь бид нар бас аль болох чанартайг та бүгддээ хүргэх болно. За крипто сигнал дээр бид нар өнөөдөр бол одоо чинь дотроо туршаад явж байгаа. Өчигдөр уржигдөр биднэрт XRP-гийн сигнал ирсэн. Тэгээ уржигдраас хойш XRP баг 10% ер нь өссөн байна. Тэгээ сигнал нь ирээд яагаад энэ сигнал ирж байгаа вэ? Яагаад өсөх гэж байгаа вэ гэдэг мэдээлэл нь бас давхар ерөнхийдөө манай энэ боловсралтай чанаруудад хүрээд явна гэсэн үг. Өшөө дээрээс нь Twitter гэдэг одоо ихэнх крипто төслүүд Twitter дээр л явж байна. Тэгэхээр Twitter дээр яг ямар төслүүд ер бусын үеэсээ илүү их одоо меншндэгдэж байна, илүү их Twitter хийгдэж байна, твит хийгдэж байна гэдгийг нь бас бид нар та бүхэнд хүргэх гэж байгаа. За тэгээд энэ хүрэгдээд байгаа койнууд нь яг ямар зориулттай юм те. За өшөө дээрээс нь бид нар нэг аноним систем гаргаж байгаа. Тэр аноним систем дээр өндөр оноотой байгаа койнууд нь яг эх 24 цагийн дотор аль нь одоо илүү перформанстай байх вэ? За мөн on-chain analysis-ийн талаар хүргэн энэ дээр ямар мэдээлэл гардаг вэ гэхээр дэлхийн нийтийн бүх exchange дээр Bitcoin, Ethereum хомсдод байгаа мó, илүү нийлүүлэлт хийгдээд байгаа мó гэдэг мэдээллүүдийг ер нь харсан хүн хааш явах гээд байгаа вэ гэдгийг бол одоо бас айгүй тодорхойлж чаддаг. За мэдээж одоо daily news-үүд, breaking news-үүд ямар coin аль бирж дээр листлэгдэх мэдээ гарсан байна гэдгийг одоо аль болох бусад бүх мэдээллийн сувгнуудаас төрүүлээд энэ чон эзэмшигчдтэй буюу энэ боловсралтай чоннуудтай одоо олгоод явахыг хүсэж байгаа. За мөн гадны одоо том төслүүд хоорондоо ямар партнершипүүд хийж гин тэр болгоноос чинь бас нөгөө ханшин хамаардаг учраас иймэрхүү мэдээллүүдийг одоо олгоснороо тухайн чон маань өөрөө боловсралтай чон болох юм аа. За ингээд боловсралтай чон болсноороо мэдээж roadmap маань ингээд зогсчихгүй байгаа. Энэ талаар бол бас дэлгэрэнгүй дараа нь ярих бах. Энэ нэргээ цаашаа дараагийнхаа левелийг ер нь бол ахиулаад үр өгөөд явах ийм төсөл байгаа шүү. Энэний талаар бид нэр дахиад дэлгэрэнгүй ярина тусдаа. Алглаа.
Хүмүүсээс бас нэг их Discord дээр асуугаад байсан асуулт болохоор юу одоо Binance бирж дээр ер нь гарах болов уу? Хизээ гарах бол гарахын тулд яах ёстой болоод ч юм уу. Нэг тийм зүйл асууж ирсэн. Тэгээд өмнө нь бас нэг ер нь иймэрхүү хадаар хэдүүлээ хэлжсэн зүгээр давтаад дахиад нэг хэлвэл. За надаас асууж байна те. Тий яг өмнө нь хэлжсэн. За мэдээж бол одоо Binance бол нэг тийм яг эцсийн зогсоол шиг нэг юм мөрөөдлийн одоо листинг л ер нь бол төсөл болгон дээр бол болчихсон байгаа. Гэхдээ яг энд чинь яг зөв тайминг бас яг аягүй сайн олох хэрэгтэй болов гэж бол харж байгаа. За бид нэр энэ дээр өөрсдийн хөгжүүлж байгаа төслүүдтэйгээ маш сайн уялдаа холбоог нь үүсгэхгүй бол одоо яг бид нэр мэдээж community маань өсөөд гадны бирж дээр гараачаа гээд бид нар ч яг бас хүссэн л дээ ингээд Bittrex дээр гарсан. За мэдээж одоо яг ямархуу үр нөлөө үзүүлж байгааг нь та нар ч гэсэн бид нэр хэлүүлдэггүй болж байгаа. Тэгэхээр энэ дээр гадны John яагаад MNFT-г авах хэрэгтэй юм бэ гэдэг төслүүд дээр л бид нэр яг өнөөдөр 24/7 ажиллаж байгаа. Тэгэхээр энийг яг цэгцэнд нь оруулчихад дараагийн ярианууд хийхэд за магадгүй бид нар бол өөрсдийнхөө төсөлд аягүй ихтэй байгаа. Binance нь байна уу, FTX нь байна уу, Coinbase нь байна уу? Тэр төслүүд нь баг бид нарыг одоо юу гэдгийг заавал тэр нэг өндөр мөнгөнд төлөхгүйгээр гуйлахгүйгээр оруулах хэмжээнд нь болгочоод оруулах одоо хүсэл зорилготой бол бид нар ажиллаж байгаа. За өшөө дээрээс нь янз бүрийн DEX буюу Decentralized Exchange-үүд дээр MNFT-г зэслэх бүрэн боломж нь бол биднэрт бол байгаа. Гэхдээ яг бас энэ дээр бол яг яалтчгүй нөгөө MNFT хотлруудаа бодчихж байгаа. Яагаад тэгэхээр бид нэр DEX дээр гарах юм бол нөгөө нэг yield farming буюу staking хэлбэр рүү шууд одоо орж гарна. Яагаад тэгэхээр liquidity pool үүсэж байгаа учраас тэгэхээр MNFT-г одоо USD Tether-тэй юм уу ямар нэгэн asset-тэй ингээ холбогдоод гаргана. Тэгэхээр бидний хувьд бол MNFT яг одоо нэг юм өсөх шатн дээр ирчээд байна уу да. Энэ яг манай шал юм байна гэдэг дээр бол итгэлтэй болчихсон байж байгаа. Тэгэхээр нөгөө хэд өсөж байгаа coin дээр ийм staking хэлбэр рүү шилжүүлчихээр одоо yield farming хэлбэр рүү шилжүүлчихээр нөгөө өсөлт нь 2 дахин буурчдаг гэсэн үг. Одоо зөвхөн энгийн жишээгээр хэлэх юм бол $1000 тэнцэх MNFT-г $1000 тэнцэх USD Tether-тэй ингээ холбоо тавьчихаар нөгөө MNFT нь 2 дахин өсөд $2000 болно болчлоо шүү дээ. Гэтэл $500 тэнцэх MNFT-г чинь зараад тэргээр нь USD Tether хөдөлтөд авчдаг байхгүй тийм тэнцвүүлэхийн тулд. Тэгэхээр нэг иймэрхүү ганц хоёр зүйлүүд бид нар дээр байгаад байгаа. Яг мэдээж community-гийн хүслийг бол ойлгож байгаа. Бидний бас зорилго ч гэсэн аль болох ажлуудаа хурдан явуулаад аль болох олон биржүүд дээр гарч одоо гадаад exposure бас аягүй сайн авах тал дээр ажиллаж байгаа. Окей, ойлголоо. За дараачийн асуултыг бэлгүүнээс асууя. За тэгэхээр одоо сүүлийн хагас сарын хугацаанд хийгдсэн бас нэг ажил бол нөгөө анхны жишээ амжилттай зараад зарсныхаа дараа бас одоо түүнийг эзэн чомнуудад нь одоо хувааж өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг энэ талаарх одоо анхны одоо ижийн үр дүнг нэг тоон байдлаар баримтуудыг нэг мэдээлэх үү. Тэгээд ер нь ямар одоо холбогдолтой зүйл болтгоо. Тэ ер нь одоо энэ эдгээр нь ямар ач холбогдолтой юм гэдэг талаар хүмүүс ер нь дахин бас суугаад байгаа л та. Ер нь энэ иж шуурч одоо яг манай поинтой юм холбоотой юм. Ямар холбоотой юм ч гэх юм тэ. Тэгэхээр зэрэг энэних нь ач холбогдлын талаар нэг ярил. Сайн байна. За манай эхний идэж маань бол сая хизээ зарагдлаа гэж чинь 2-7 хоногийн өмнө. Тийм ба. Тийм тэгээд яг тоочны процентаар бол 97.86% хөөцтэй буюу оруулсан MNFT coin тутамд одоо тэг 373 доллар ч юм те. За ерөнхийдөө үзэх юм бол хэрвээ одоо хамгийн дээдлэр нь буюу 30 саяар орсон бол 1900 орчим долларын өгөөжтэй байхаар гарсан байж байгаа. Тэгээд энэ бол бүгдээрээ нэгдүгээр мэдж байгаа нөгөө яг долларын хань шид яг дэше өсөж явах үед Ethereum энэ төр бүгдээрээ бас яг агуу хайтахан өсөж явах үед таарсан. Тэгээд түрүүн Учкагийн хэлдэг шиг одоо нөгөө төгрөгөөр
хадгалж ийснаас буюу одоо ингээд ямар нэгэн инфляцид ямар нэгэн засгийн газрын бодлогоор хамаардаггүй одоо юм decentralized юмнууд руу бас ханш руу хээж хийж байгаараа бас их давуу талтай бүтээгдэхүүн болоод байгаа. Тэгэхээр нэгсэндээ Bored Ape гэдэг NFT-ний үн, тэгээд энэтэй уялдаж байгаа Ethereum-ийн үн, тэгээд Ethereum-ийн илэрхийлэгдэж байгаа долларын үнэтэй уялдаж байгаа учраас тэгээд энэ бүхэн аль нэг нь ундлаа гэхэд нөгөө хэд нь өсдөг ч юм уу, эсвэл бүгдээрээ өсдөг ч юм уу те. Ингээд айгүй олон байдлаар одоо хүн өөрийнхөө төгрөгийн мөн одоо үндсэн суурь одоо fiat value-ийн үн цэнийг хамгаалах боломж олгож байгаа бас их гоё юм шинэлэг бүтээгдэхүүн болсон. Тэгээд анх удаа бас яг мэдж зарлагдаад 446 чон оролцоод тэгээд 51%-ийнхаа за илүү санал зарыг гэдэг санал өгөөд ингээд борлуулагдсан байж байгаа. Хоёрдугаарт энэ нь бас ямар давуу талтай вэ гэхлээр эдшинд оролцож байгаа чоннууд маань бол бас багагүй хэмжээний койныг бол одоо түгжиж энэ эдшинд оролцож байгаа. Тэгэхээр тэр түгжиж байгаа койны хэмжээгээр зах зээл дээр бас NFT койны хомсдол үүсгэж одоо үн ханшийг зах зээл дээр бас нэмэгдүүлэх ийм зорилгоор бас хийж байгаа. Тэгэхээр бол энэ эдш маань бас илүү улам амжилттай явах болгоно. Одоо зах зээл дээрээс бол одоо бэлэн эргэлтэнд байгаа NFT койны нийлүүлэлт багасч одоо ханшинд эргээр нөлөөлөх ийм ач холбогдолтой гэж харж байгаа бидний зөв эсвэл. Дараагийн нэг асуулт нь бас эдшний талаар асууж. Юу вэ гэхээр зэрэг хамгийн сүүлийн эдш бол одоо TET эдш буюу одоо 3 одоо виртуал хөрөнгийг нийлүүлээд нэг эдш болгосон байгаа заа. Нэг эдш болгосон байгаа даа. Тэгэхээр энэ ер нь ийм төрлийн эдш давуу талууд нь юу байд юм бэ те? Бас нөгөө талд мэдээж давуу талын эсрэг талд бол одоо эрсдэл байгаа даа. Тэгэхээр ер нь давуу тал болон эрсдлийнхэн талаар нэг ярьж өгвөл. Энэ сүүлд гарсан эдш бол бас яг бид нар одоо яг зүгээр энгийн жишээгээр хэлэх юм бол одоо Bored Ape, Mutant энэ төр бол CryptoPunk энэ төр бол яг одоо койноор бол Bitcoin, Ethereum те яг нэлээд бас төсөл нь тогтчихсан, зах зээл дээр байр суурь олчихсан, өсөлт үзүүлэлээ гэхэд бас тийм огцом тесрэлттэй үзүүлэлт бол бас үзүүлэхгүй ингээд доктортой өсдөг. Ер нь бол зах зээл дээр нэлээд байр суурь олцсон бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр бид энэ сүүлийн эдшээр юу бас зах зээл дээр та хэдэд нэвтрүүлж хэрэглэгч нартай өгөхөд зорьсон бэ гэхээр бас ийм шинээр гарч ирж байгаа одоо өсч магадгүй тесрэлттэй өсч магадгүй төслүүдийг доктортой үнэн нь одоо бас ингээд сайн өсдөг төслүүдтэй хослуулаад тавил бас их сонирхолтой бүтээгдэхүүн болох юм шиг санагдаад тэгээд Azuki, тэгээд Meebits, тэгээд Mutant 3-ыг одоо хослуулж үзсэн байгаа. Одоо жишээлбэл хэрвээ одоо Azuki гэдэг энэ шинэ гарч ирж байгаа төсөл маань Merchant Store нээгдээд одоо тэр анименийхэн цувралууд нь эхнээсээ бий болоод явв. Бас дараагийн одоо original OG Ape шиг бас үнэн дэшээ буудах магадлалтай төсөл гэж одоо хүмүүс үзээд байгаа. Гэхдээ яг одоо энэ төсөл маань бас цаг хугацааны хувьд юм уу өөр одоо шалтгаануудаас болоод хэрэгжихгүй байлаа гэхэд эннийхээ одоо эрсдлийг Mutant болон Meebits бол сүүлийн жил гарангийн хугацаанд харьцангуй тогтвортой өсдөг одоо NFT-нүүд байгаа учраас одоо эрсдлийн бас нэг өсөндөө тодорхой хэмжээгээр хээж хийж өгч байна. Тэгээ олон төрлийн NFT, олон өөр креаторууд болон олон өөр төслүүдийн NFT-нүүдээс бас өгөөж хүртэх давхар өгөөж хүртэх боломжийг бас нээж өгөх гэж зорж хийсэн бүтээгдэхүүн байна. За дараагийн нэг асуулт нь болохоор за бас нэгд одоо иж ярьсных ижтэйгээ холбоотой одоо энэ ижний одоо амжилттай зарагдж байгаа үр дүн ч гэдэг юм уу ашигтай байгаа энэ байдал нь ер нь манай төсөлд ирээд одоо ямар давуу талыг бий болох болоо тий энэ талаар нэг товчхон ярил. Яг одоо ер нь бол мэдээж хит хитэн давуу талууд байгаа. Хэдүүлээ түрүүн ярьсан идэж болоод идэжтэй маань нөгөө чон маань өөрөө бас холбогдоод явчихж байгаа тий. Тэгээд чонтойгоо холбогдоод явхаар нэгдүгээрт бол идэж хүмүүс орохын тулд койно түгжиж байна. Хоёрдугаарт
манай төсөлд итгэж оролцсон хүмүүст бас ийм шинэлэг төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээг авч өөртөө бас энэ эдийн засгийн хүнд үед бас тодорхой хэмжээний ашиг орлого олох боломжийг өгч байна. За 3 дугаарт бол одоо энэ идшгэдэг зүйл гарснаар бол энэ анх одоо аянд оролцсон манай төслийг дэмжсэн хүмүүст үнгүү тараагдсан чон маань өөрөө бас эдийн засгийн эргэлтэнд нэлээд сайтар орж эхэлж байгаа. Одоо та бүхэн харах юм бол анх үнгүү тараагдсан чоннууд маань зах зээлийн шал үнэ нь одоо 100 гаруй мянга 200 мянга руу бүр төгссөн байж байгаа жишээтэй тий. Тэгээ энэ нь өөрөө төгрөг болон койноор өдөр болгон хоёр дахь зах зээл дээр арилжаа хийгдэж байгаа. Тэгээ энэ чонны маань шал үнэ өсөөд энэ чон маань койноор зах зээл дээр арилжаа хийгдэхээр түрүүн эхний асуултанд бас адья хэлчихсэн. Энэ secondary market-аас авагдж байгаа чон арилжагдах болгон тодорхой хэмжээний coin бол шимтгэл хэлбэрээр авагдаад Монгол NFT-ийн дансанд ороод зах зээлээс татагдж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд иймэрхүү одоо collectibles төслүүд те энэ идэж тэгээд энэ юмнууд маань хоорондоо ингээд уялдаад хоёр дахь зах зээлийн арилжаа NFT coin-оор олон хийгдэх тусам зах зээл дээр coin-ы эрэлт үүсч те нийлүүлэлт нь багасч урт хугацаанд бол одоо coin-ийнхаа ханшийн доктортой өсөлт utility тэгээд цаашлаад бол одоо хөрөнгө оруулалтын өгөөжүүдийг хүмүүстээ өгж эхлэх одоо ийм суурь бүтээгдэхүүнүүд болж хийгдэж байгаа маш онцлогтой байна. За баярлалаа. За дараагийн асуултыг адягаас асууя. За MindPet гэдэг газартай бас хамтын ажиллагааны талаар нэг стейж хамтарсан Discord стейж хийгдсэн байгаа тийм. Тэгэхээр тэрийг бас сонсож амжаагүй, анзаараагүй хүмүүс тэрэн дээр нь юу яригдсан юм бэ? Энэ ямар учиртай газар юм бэ тийм. Тэгээ хамтарснаар манайханд одоо ямар боломж нэгдэж байгаа юм бэ? Энэ талаар нэг товчхон яриул. Тийм. Ер нь бол яг MindPet гэдэг нь болохоор одоо ерөнхийдөө бясалгалаас эхэлж байгаа хүмүүсүүдийг одоо эрүүл байлгах те яавал эрүүл байлгах талаас илүү анхаарч байгаа тийм төсөл гэх юм уу одоо community юм л да. Тэгэхээр project өөрөөр хэлбэл тийм хүмүүсийн community-г барьж аваад блокчейнээр дамжуулаад дээр нь DAO-гаар дамжуулаад ингээд цаашаа удирдах явж байгаа Америкийн project энэ залуучуудын project байгаа. Тэгээд энэ дэр болохоор амар сонирхолтой. Яагаад гэвэл Америкт бол нөгөө хүмүүс айгүй юунд анхаардаг те эрүүл мэнд хардаг ч гэдэм үү одоо йога амар ихээр хийдэг жишээлбэл тэрийг нь яг ерөнхийдөө барьж аваад хэдүүлээ ингээд энэ дээрээ community үүсгэж цаашаа яавал хэдүүлээ гоё байх уу гэдэг ч юм уу ингээд community үүсгэж яваад байгаа. Тэгэхээр нөгөө бид нэр тэнцэнээс яг юу авах гэдэг вэ гэвэл энэ төр community-тэй ерөнхийдөө ингээд холбоотой байх юм бол гадагшаага ингээд зах зээлд хэдүүлээ гарна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр community маань өөр community-тэй ерөнхийдөө найзлах хэрэгтэй байгаа байхгүй тий. Community-ийн хүмүүсүүд ялангуяа өөр орны Америкийн зах зээл дээр хүмүүсүүдтэй. Тэр үднээс энэ прожектуудаа ер нь яаж бас уйж болохоор байна. Эсвэл community-гээ яаж хоорондоо ширэж болохоор байна. Ямар эдийн байна гэдэг дээр ярьсан. Нөхдөөдөд болохоор metaverse, бидний metaverse гэдэг байгаа нь болохоор айгүй сонирхолтой санагдаж байгаа. Бид нар болохоор манай sandbox дээр жишээлбэл metaverse дээр жишээлбэл прожектуудаа бас ингээд рекламдах ч юм уу те ямар нэгэн байдлаар ивент хийх ч юм уу тэрийг даад хүмүүс орж ирээд тэдний прожектын спорт руу орж ирэх community-нд орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр манай community-тэй нэгдээд ингээ явах юм бол цаашдаа аль аль талтай ашигтай байна гэж ийм яриа хийгдсэн. Тэгээд энэ бол одоо зүгээр нэг жишээ эхлүүлж байгаа 2 3 бид нар Discord-ээс өөр газруудтай дандаа Америкийн компани ингээд байгаа нь ерөөсөө түрүүний зорилго байгаа байхгүй тий. Энэ Монгол дотроо байгаа дахуу ингээд гадагшаа юм их үү. Гадагшаа юм ихэнд бол заавал тий найзтай гадаад тийм найз нартай байж ижил танигдчихэж тий юм хийнэ гэсэн ийм зорилгын дагуу бид нэр ингээд network үүсгэж яваад байгаа шүү. Компани төвшөнд тий прожектын төвшөнд тий. За Дээрээс бас нэг зүйл асуух гэсэн. Одоо нөгөө хүмүүст бас нэг ийм юу байгаад байна. Одоо энэ нөгөө чоннуудыг ингээд ботоор дамжуулаад хямд чоныг ингээд олж аваад гэж тоддод бот гэдэг ч юм уу те. Тэгэхээр ийм ботоор хэрэг боломжтой юм уу? Ер нь бол яаж одоо хүмүүс одоо дроп дээр хурд
хурдан юм бот байдаг гэдэг юм уу те. Тэгээд нь одоо Тий. манай Монгол NFT платформ дээрээс ямар нэгэн байдлаар бот ашиглаад хүнээс хурдан одоо худалдаж авах байт юм уу? Тийм ер нь боломж байд юм уу? Тийм одоо бол ер нь бол хүмүүс мэдчихэж байгаа те бот байгаад байгаа гэдэг. Угаасаа нөгөө хямдхан NFT-нүүдийг түүгээд байгаа те хэдэн ботууд угаасаа байгаа. Тэгээ тэд нар бол яг технологийн талаас ингээ хүн болгон нүдэнд одоо нээлттэй байгаа тийм ямар NFT хямд гарч ийн бүгд нээлттэй байгаа. Тэгэхээр ботууд нөгөө нэг технологийн талаас тэрийг айгүй хурдан мэдэрдэг тийм лист хийгээл шүүгээл тэгэл хямдхан байх юм бол шийдвэрээ гаргаад авчдаг. Тэр нь бол одоо зах зээл дээр нээлттэй байгаа учраас тэрийг боломжийг ашиглаад хүмүүс бол хямдхан NFT-г шүүрж авч байгаа бот хийгээд бид нар бол тэрийг бол мэдж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа тэрийг хаах тийм бас нэг сонирхол байхгүй байгаа. Яагаад гэвэл түрүү хэлсэн би нөгөө зах зээлийнхаа зарчмаар ингээ явахгүй бол хүмүүс хямдхан тавиад тэгээ хямдхан аваад байх юм бол манай маркет өөрөө фи авч чадахгүй болчихно. Тэгэхээр community-гийнхаа үүднээс авч үзэх юм бол энэ тийм сайн зүйл биш байгаа байхгүй тийм нөгөө фигээ түрүүний ярьсан scarcity coin-а бид нэр цуглуулж чадахгүй болчих юм бол энэ хэрэггүй болчихно тийм. Одоо scarcity үүсгэж яг энэ marketplace хэрэггүй болчих واخхой. Тэгэхээр бид нар бол тэрийг хаахгүй байгаа. Ерөнхийдөө тэр бол зах зээлээ дэмжиж байгаа байдлаар хүмүүс оролцож байна л гэж үзэж байгаа. Дараагийн асуулт нь бас нэг тийм зөвхөн хомнууд оролцож болдог нэг ивент болох магадгүй гэсэн нэг мэдээлэл яваад байна. Энэ талаар ер нь гэхдээ одоохондоо хэлж болохгүй эсвэл дараа арай тодорхой болохоор нь ярих хэрэгтэй юу? Яажигаас асуусан шүү. Sorry. Би эхнээс дуулаач бодлоо. Дахиад бас. За. Юу гэхээр юм чоннууд оролцох нэг тийм ивентийн талаар сураг гараад ирсэн. Тэгээд бас тэрний талаар асууж ирсэн. Тэгээд тэр талаар ер нь одоо хэлж болохоор байгаа юу эсвэл дараа хэлэхээр байгаа юу? Яг confirmed өдөр нь бол confirmed болоог байгаа. Бид нэр яриа явж байгаа. Тэгээ ивент хийн одоо дулаар чинь 100 болж байна те. Тэгээд ивентүүдийг бид нэр хийнэ гэж төлөвлөж байгаа. Өдөр нь гараагүй эхний раундд бол бас спортын ивент хийх тийм төлөвлөгдсөн байгаа. Одоо 3-ыг өрчих нь 3 саксны нөгөө юутай организашнтэй нийлээд чонуудынхаа донд бас тийм спортын эрүүл тэмцээн өдрлөг хий гэсэн тийм бодолтой байгаа. Тэрний талаар ер нь нэлээд юм яригдсан. Тэгээд энэ сартаа багтааж хий гэсэн арай жоохон нөгөөдөл маань тэмцээн уралдаантай гэдэг бололцоонууд нь бас хойшоо жоохон явсан байгаа. Тэгэхээр ер нь 5 сар ихээр ч юм уу тийм ивент болно гэж ойлгож байна. Тэгээ тэрэн дээр бас яг нөгөө төхүүлээд угаасаа бид нэр хэлээ явчин тийм ямар очтой вэ гэдэг. Аюу гоё байдлаар ерөөхдөө хий гэж бодож байгаа. Хоорондоо хүмүүс танилцаа тийм нэтворкинг хийгээд манай чанар маань. Ер нь бол томдоо тайдас өнөөдөр асууж тодорхой бас сүүлийн 2-3 7 хугацаанд юу болсон талаар ярих гэж хэлсэн юм маань бол ингээд боллоо. Тэгээд өнөөдөр бол бас тодорхой шалтгааны улмаас олон тийм судалгуулууд энэ дээр давтаж байгаа учраас манай гэбит өчигдөр энэ төр бол хуралтай болоод төрүүлээд гараа явсан байгаа даа. Яг одоо асуулт хариултын цаг явах уу эсвэл дараагийн стейжээр илүү олоода бүх баундрууд орж ирэхээр хэдүүлээ асуулт хариулт дэлгэрэнгүй явах уу? Тийм. Энэ стейж дээр бол яг бид нар арай жоохон богинохон бол юу ярьчих гэж бодсон. Ерөнхийдөө апдейт өгж байгаа. Дараагийн нөгөө давхцсан саяны шалтгаанаар бас өөр ажлууд байгаа учраас тэрийг би зүгээр нэмээд нөгөө нэг хэлчихэд ямар зүйлүүдийг өөр сая одоо габит эднэр маань дөнгөж одоо яг давхцаад хуралтай байна те. Олон улс руу expansion хийх гэж байгаа ажлууд явагдаж байгаа давхар. Зүгээр ингээд share information хэлэхэд бол энэ яриа бол яг юм эрчимтэй явагдаж байгаа. Тэгээд энэний талаар бол дараа нь дэлгэрэнгүй ярив. Тийм учраас нөгөө юу ачи дөө хэдэлээ. Хоёр угаасаа гар өргөсөн 2 хүн байна. 2 хүнийг аваад тэгээд яриагаа дуусгав. Тэгээд 3 хүн байна. За
Шаг. Шаг сонсож байна уу? Байна уу? За шаг сонсогдохгүй байна. Мьюттэй байна. Ярихгүй бол доош нь буулгалаа. Долгион NFT авлаа. Долгион NFT байна уу? Нөө Сайн уу долгион уу? сайн байна уу? Сонсогч байна уу? Сонсогч байна. Та бүхэн тэгээд нэг юм асуучих. Одоо ингээд саяны олон ажлууд ярьж байна. Тэгээд ер нь энэ ажлууд нь бүгдээрээ одоо coin-тойгоо бүгд уялдана үстэй тий. Ер нь одоо coin бол ер нь мартаагүй үстэй MNFT coin-оо. Аха. За би хариулчих гэж бодож байна. Саяны ажлууд ерөөсөө бүгдээр л NFT coin-тэй холбоотой ажлууд байгаа тоххой тий. Scarcity яаж үүсэх вэ? Coin яаж хэрэглээтэй болох вэ? Coin яаж зах зээлээс цуглуулах вэ? Utility-г нь үүсгэх үү? Гэт ингээл яриад байгаа юм л да. Тэгэхээр нөгөө coin-ы талаар хийж байгаа ажил юу байна гингүүт нь бол эднэрийг ингээ сайн анхаарах юм бол бид нар чинь яг цаана тийм зорилготой байгаа байхгүй тий. Тэгээ илүү хүмүүс бас яг энэ талаас нь бас хараад явуулвал нь зүгээр байгаа даа. Яг жишээлбэл энэ ажил жишээ нь яг яаж нөлөөлөх юм гэдэг ч юм уу те тэр талаасаа. За ер нь тэгж ярьлаа шүү дээ. Окей. Энэ нөгөө юу тэр нөгөө стейкинг үйлчилгээ ер нь хийгдэж байгаа юм уу? Стейкинг хийгдэж байгаа. Стейкинг комплекс дээр хийгээ явж байгаа те. Би харин түрүү нөгөө ойлголтоо ингээд нөгөө стейкинг хийх юм бол одоо нөгөө долларын анш нөгөө за шинэ үнэлгээ нь 2000 байх юм бол одоо 50% ингэж буурах юм. Тэрийг нөгөө стейкинг гэдэг талыг нь бас ойлгох байсан байхгүй. Манай уучка маань ерөнхийдөө хариулсан дээр гараа авчихсан байна. Тэгээд яг одоохондоо цаачин гараа авчих тэгээд явах. Дараагийн асуултаа асууж. Тэр нөгөө комплексийн стейкинг биш шүү. Тэр нөгөө DeFi дээр гараад DeFi дээр нэг талд нь coin-а байршуулад нөгөө талд нь Tether байршуулад тэгээд олон улсын хэрэглэгч нар орж ирээд явах юм бол тэнцээ нэг yield farming баг хийсэн. Тэрнээс биш нөгөө яг комплекс дээр бол зүгээр нөгөө өгөөж аваад явж болдог стейкинг бол байж байгаа. Та бүхэн комплекс бирж руу ороод стейкинг гээд дарах юм бол байж байгаа шүү. За. За одоо ер нь 2 хүн аваад тэгээд босгочих лөө. Дахиад юм гараа өргөцсөн байна. Гэтэ яач 2-ыг аваад босгох гэж бодож байна. Чон. Хай Чон. Өдрийн мэнд байна. Өдрийн мэнд. Яриа өгсөн үү? Жохон сул байна. Гэтэ яриад үзнэ. За. Энэ тэгээд бааж ирэх байна. Нэг талаар нь жоохон хэлсэн байна. Тэгээд танад платформ дээр байрлаж байгаа аюул хүмүүс танаас холбоо зойлоод ирээд байгаа юм. Тийм болохоор дагаад тэр нөгөө хүмүүст үнэмшил үүсгэж байгаа. Зарим нөгөө янз бүрийн NFT-г үүсгсэн хүмүүс одоо ингэж системд хүрээгүйгээр зүүн дагуулдаг байгаа. Энэ тал дээр Spirit of Value хэр байх болоо гэж мэдээлэл өгөөч. Spirit of Value-г асууж байна те. Spirit of Value тусдаа бид нар стейж яг товч мэдээлэхэд энэ сайт руу орох юм бол та нөгөө баг ажиллаж байгаа цаана те. The founder Spirit of Value болохоор Tea House Studio гэдэг багаараа 6 долуулаа ингээд баг болгож ажиллаж байгаа road map зохиогоод тэрийг яг ингээ хийнэ гэдэг. Тэгэхээр тэрийг нь илүү хараад тэр нь яг хэрэгж боломжтой юм уу гэдэг дээр нь л мэдээж хэрэг анхаарна тий. Тэгээд энэ болохоор Монгол байлтай бас нэлээд уялдаж орж иж байгаа Spirit Value. Монгол байлын төслийн одоо тий амжилттай бол шууд уялдах тийм төсөл байгаа даа. Тэгэхээр нөгөө нэг хариулт нь бол одоо ихтгэл үнэмшил гэдэг юм уу те бид нар өөрсдөө энийг ингээ хийя гэж яриад байгаа Монгол байлыг хий гэдэгтээ ерөнхийдөө Spirit of Value бол адилхандаа байгаа та utility-ийн тэгж үсэж байгаа учраас тэгээ тэрнтэй холбоотой тусдаа стейж хийх учраас
Ерөнхийдөө л тэгж явлаа тий. Анимац хийдэг болохоор тэр бодуултыг нийтсэн аваад айгүй хүмүүс цаасаа томуудаа бодуудын нийт хийсэн болоод нэг капча юм уу янз бүрийн арга хэрэглэхгүй айгүй олон хүмүүс цаасаа өөрсдөө NFT-г хямдхан алдаад мөн дроп буухтаж бодуудыг ажиллаад байна гэсэн тийм яриануд яваад байгаа болохоор бод дээр нэг арга хийж авах уу? Ааха. Хоёр янзын юм байгаа байна. Хариултыг түрүү бас хэлэх гэж байгаа тус юм байна. Хоёр төрлийн бот байгаа. Нэг нь secondary market-аас түрүүний нөгөө хямдхныг авдаг бот. Зарим тохиолдолд бол дроп буухад бот хурдан аваад байгаа гэсэн тийм гомдлууд байгаа. Гэхдээ бид нэр тэрийг бас тэрэн дээр бол бид нэр хязгаарлах гад юу хийж байгаа, ажил хийгдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө capture байдлаар ботыг хамгаална гэж бодож байгаа. Capture хамгаалах хүн гаргаад идэгтэй. Тэгээд ер нь бол асуудал болж байгаа. Secondary market дээр бол нэг зах зээлийнхаа хуулийн дагуу зах зээлийн цаана нөгөө нэг хар зах зээл үүсгэхгүй бол ялж байгаа хгүй. Тэрийг бол хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас тэр бот бол ерөнхийдөө хамгаалтгүй байж хахтай зүгээр гэж үзэж байгаа. За баярлалаа. За одоо тэгвэл нэг хүн аваад дуусгая да. Эхмээ байгаа юм байна. Эхмээ. Сайн эхмээ. Сонсогч байна уу? Байна уу? Эхмээ сонсогдохгүй шүү. Сонсогдохгүй учраас дараагийн үнэ авчи. Тэгээд сүүлийн үнэ аваад дуусгая хэлээ. Баяр хүү. Баяр хүү. Мьюттэй байна. Мьют аваад асуулт асуугаарай. За баяр хүү маань бас дахиад мьюттэй авахгүй ярих болох шүү. Жавхаг аваад тэгээд дуусгая да. Байна уу жавхаа байна уу? Орж ирэхгүй байна тий. За хэдүүлээ ерөөхдөө гар өргөсөн хүмүүсүүд өнөөдөр ерөн гар өргөж байгаа юм чи угаасаа цөөхөн байна. Ингээд дуусгая гэж бодож байна. Манай модератор маань гар авсан байгаа учраас ерөнхийдөө асуултууд авчлаа. Тэгээд энэ яриаг дуусгая да. За бүгдэнд нь оролцсонд баярлалаа. Баярлалаа guys. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа баяр та.